За сайн байцгаана уу. Ярьж байгаа залуучуудаа. За Series Fix Committee-ийн зүгээс өргөж 7 хоног бүрийн маркет өөрөмөр маань ихэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр 2025 оны 10 сарын 12-ны өдөр болж байна. За ерөнхийдөө сарын эхний 7 хоног, эхний 10 хоног өнгөрсөн байна тийм. 2-7 хоногийн кандл бол ер нь энэ сард багтчихсан байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн шинжилгээгээ харуул. За ерөнхийдөө бол сарын кандл за 7 хоногийн кандлаас гаргачтай. За тэгээд хэдүүлээ өнгөрсөн 7 хоног ерөнхийдөө бол өсөлттэй байна гэдэг зүйлийг бол хэдүүлээ бол ярьсан шүү дээ. За ерөнхийдөө энд үж. За ханш одоо ерөнхийдөө бол дээшээ өснө. 7 хоног бол ингээд ногоон кандл гараад ирнэ гэдэг зүйлийг бол ярьсан байгаа тийм. За тэгээд мөн дээрэс нь Еврол бол энэ ч тогтцсон байгаа гэдэг зүйлийг бол ярьсан тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол өсөлтөндөө бол аль хэдийн орцсон байж байгаа. За дээрэс нь сарын кандлаа тавиад үзэх юм бол сарын кандлын шилжүүлэлтийн хөдөлгөөн ер нь бол явцсан байж байгаа тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол хөдөлгөөн бол орж ирж байгаа. За энэ чэнэс ер нь нэг pullback орж ирээд үргэлжлээ төсөлтийг үзүүлээд тусах боломжтой бас харагдаж байна. За ер нь бол тэгэхээр хэдүүлээ юутай ч эх 7 хоногийн кандлынхаа хүрээнд хамга гаргая тийм ээ. За сарын кандл, за сарын ерөнхийдөө за эхний кандл гэж үзнэ. За хоёр дахь кандл бол одоо гарах чинь. За тэгэхээр доошоо нөгөө хэмжээл явах нь дээ. За юутай чи энд бол ийм хөдөлгөөн өгдөг чинь ингээд орж ичээ гэсэн үг тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг ийм өсвийн хөдөлгөөн бол дахиад доошоо орж ирэхээр байна. За дууссан байна да. Төхрүү. За ер нь бол бас боломжтой юм байна да. За ер нь бол Евролыг тодорхойлъё гэвэл энд байгаа энэ доор үссэн ликвидитийг аваад өсөх магадлал бол ер нь бол байна гэж бол харж байна. Яг нь нэлээд наривчлал. Гэхдээ яг нь нэгдүгээр өдрийн эхлэлийн хөдөлгөөнөөс ерөөхдөө долларыг хаашаа явах вэ гэдгийг бол тодорхойлох бүрэн боломжтой. За тэгвэл угаасаа ерөнхийдөө бол чиглэл бол дээшээгээ байх баталгааг бол эн чинь ер нь бол өгч чинь. Тэгэхээр ер нь бол миний хувьд бол энэ сард ерөнхийдөө энэ орой руу дайрна гэдэг өмнөхөө өөр хэвээр ярьсан нөхцөлийн дагуу. За ерөнхийдөө өнгөрсөн 7 хоног энийг яг эвдээд ирчихсэн учраас за ер нь бол өргөлдсөн өсөлтийг дэш үзүүлэх болоо да гэсэн таамаглал байна. За мөн дээрэс нь идэх чинь за ер нь бол юу гэж болно гэсэн. За ер нь жоохон нэлээд нарийн шинжилгээ хийвэл иймэрхүү байх боломжтой байгаарай. 7 хоногийн кандл. 7 хоног ер нь бол жоох өсөлттэй талтай. Гэхдээ сарцсангуу жоохон жижигхэн кандл гарахыг хүсэхгүй. Эсвэл эсрэгээрээ бас хөрх нэлээд том иймэрхүү хөдөлгөөнтэй кандл авахыг хүсэхгүй. Яагаад тэгэхээр манай 5 дахь чампион маань бас жиргээ байгаа. Тэгээ энэ 7 хоногоос ерөнхийдөө 7 хоногоос ер нь бас зарим нэг эффектүүд нь орж ирнэ л дээ. 5 дахьтаа ерөнхийдөө бол нөлөөгөө өсөлсөн. Гэхдээ тэр чи дөнгөж эхлэл аваад бас тариф war 2 гэдэг World War 2 гэдэг шиг. Тарифын 2 дугаар хятадтай үргэлжилж байгаа тийм 100% тариф тогтооно гэсэн мэдээлэл
бол Трампаас гарсан байгаа. За тэр нь ерөнхийдөө бол биткойн болон стокууд дээр нэлээд хүчтэй нөлөөллөө. За долларын индексийг бол ингээд хаятай хэвдэлээ. За ер нь бол иймэрхүү өсөлт байх боломжтой байна гэдэг иймэрхүү таамаглал эрхлээ ерөнхийдөө бол ногоон байхаар байна гэсэн таамаглалыг гаргаж байна. За биткойн нь бол за нэлээд том liquidation бол болсон. Түүхэндээ гэж байгаа. Гэхдээ яг хуу би энийг бол харахад бол тийм айхтар юм бол болоогүй. Ер нь бол хүлээлтэнд байсан л хөдөлгөөн байсан. Ер нь бол харахад өсөлт орж ирж байгаа. Угаасаа тэгээд уналт орж ирнэ. Тэгээ ерөнхий бүтцээ ингээд том цагаар нь харах юм бол зүгээр daily дээр тавиад харахад энэ бүр амар энгийн хөдөлгөөн байгаа байхгүй юу? Айгүй энгийн хөдөлгөөн. За энэ чинь ерөнхийдөө бос хийсэн. За энд ерөнхийдөө чоч хийсэн байх бүр магадлалтай. Тэгээд ерөнхийдөө бол энэ зүгээр юу яж болно? Тэ хөдөлгөөний хувьд бол 50 л байгаа. Энэ чинь нэг за байж болохоор л хөдөлгөөн шиг санагдаж байгаа. Надад бол яг хуу маш богино хугацаанд л явсан хөдөлгөөн л тоо. Маш богино хугацаанд. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү огцом хөдөлгөөнүүдийн хувьд бол нэг байж болтгол рейнж юм шиг санагдаж байгаа. За мөн дээрээс нэг тал руугаа бүр сав хийчээгүй. Ер нь бол нэг тийм liquidation цуглуулж байгаа юм шиг ерөнхийдөө бол нэг тиймэрхүү үйл явцыг харуулцээ. Тэгээ энэ ёроолыг бол эвдэж өгч чадаагүй. За энэ ч бол ерөнхийдөө бол авсан байж байгаа. Нилээн том зүйтэй авсан нийтдээ нилээн том рейнжтэй шүү дээ. За тэгээд харах юм бол дотроо өөрөө бас юу байсан ба хөдөлгөөнийгээ дуусгацсан байгаа да. Дотроо ерөнхийдөө хөдөлгөөнийгээ дуусгацсан байна. Тэгээ ерөнхий шилжүүлсэн бүс бол энэ ч байж байгаа. Pullback бүтэн хэмжээгээр авал нэг иймэрхүү байхаараа. За тэгээд weekly-ийн candle хэдүүл харж 4 дахь 5 дахь нэг дэх ингэж орж ээд зүг тийм байна те. За нэг иймэрхүү юм. За тэгэхээр ер нь бол миний хувьд дахиад өгсөн нэг иймэрхүү. За ер нь бол нэг магадгүй баг энэ доошоогоо бүтэн хөдөлгөөнийг хийж үзүүлж магадгүй те 109,000 гэдэг ханш байна те. 109 гэдэг ханш руу бас нэг шалгалтыг орж ирээд тэгээд нэг одоо бол би pullback гэж ярьж магадгүй. Ер нь бол за крипто бол одоо бол дээд теншн дээрээ баг очоод баг болцсон байх л гэж би үзээд шүү дээ. За өмнө хэдүүлээ зүгээр ингээд түүхээ харах юм бол тий за нэг өссөн all time high сайхан шичилж өгöd pullback оржсэн тий. За дахиад эвдэж өгсөн тий. За энэ бол нэлээд өнцгийн онолт бол байсан. За мэдээж тэгээд энэчээс өсөлтийг бол үзүүлж байгаа. Үзүүлээ дахиад all time high хийгээд ерөөхдөө бол бас pullback-ыг үзүүлж байгаа тий. За энд бас дахиад all time high хийгээд pullback үзүүлж байгаа. За тэгээд энэ датанаас хэдүүлээ зүгээр ингээд харах юм бол юу харж болох вэ гэхээр энэ хардаа нэг орой авч all time high хийнгүүтээ өмнөх ёроолоо эвдэж ундаг. Харж чаж өмнөх ёроолоо эвдэж унжааг харж байна. За энд болсон өсөлтийг бас харуул тийм. Орой эвдсэн. Тэнгүүтээ өмнөх ёроолоо эвдэж унсан байна. Энд. За тэгээд ерөнхийдөө бол нэг удаа шинжилээд хоёр дахь орой дээрээ шууд ингээд өмнөх ёроолоо шууд ингээд чочиж зүйл харагдаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр өөрөө юу үжлэх гээд байна вэ гэхээр за энэ нь бол завсрын консультейшн хөдөлгөөн баггүй. Яг энтэй адилхан хөдөлгөөн баггүй. Тийм. Одоо зүгээр ингээд харах юм бол энэ хөдөлгөөн энд давтагдж байна тийм. Энэ хөдөлгөөн энд давтагдчихаз харж байна. Тэгэхээр тэгэнгүүт одоо нэг ийм зүй тогтолцоог харах хэрэгтэй л гэсэн үг л дээ. Энэ хөдөлгөөн тэгээд арай өөрөөр энийг дөрвөлжээр тэмдэглэж. Энийг ингээд дөрвөлжээ адилхан учраас тийм. Тэгэнгүүт одоо энэ дугуулсан байгаа хөдөлгөөн явах гэдэг гэж харж болохоор байна шүү дээ. Энэ хөдөлгөөн. За тэгэхээр энэ чинь юу гэж хэлэх гээд нэхээр энд all time high хийцсэн тийм. Эвдчихсэн.
Тэгээд энэ тэгтээ 3 дахь авч өгч байгаа. Тэгээд бүтцээ бас дөрвөлөө өвчиж байгаа. Одоо жишээ нь энийг хар. Энд яасан байна. Энэ дөрвөлжин хөдөлгөөнийг хийгээд дараа нь энэчээ шууд юу хийж өгсөн. Бүтцийн эвдэрлийг бидэрт хийж үзүүлсэн энд доошоо эвдэж үзүүлсэн байж. За тэгээд буцаад өсөлтийн хөдөлгөөнийг бол үзүүлсэн те. За тэгэхээр одоо энэ ч бол яг дахиад эвдсэн байж байгаа. Дахиад энэ ч бүтэц одоо баг цагийнх нь одоо дунд цагийнхан бүтц эвч. Үндсэн том цагийн бүтц нь энд байгаа даа. Том цагийнхан бүтц нь. Энд байгаа даа шүү дээ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо нэг ёсондоо нэг иймэрхүү бүсийн хөдөлгөөн бол байж байгаа. Энийг дээш нь шилжүүлсэн гэж үзэх юм бол энэ чинээс нэг яраал тогтоод өсөлт явчаад би нэг ийм байж магадгүй гэж хэлэх гээд байна гэсэн үг. Иймэрхүү юм байх боломжтой байна. Жохон том зургаар нь хараад дүгнэх юм бол иймэрхүү хөдөлгөөн явах боломжтой юм шүү гэж үзэж байгаа. Ерөнхийдөө энэ бол нөгөө нэг өмнөх хөдөлгөөнүүд биткойны өөрийнх нь ерөнхийдөө хөдөлдөг хөдөлгөөнүүдийг хараад дүгнэж байгаа дүгнэлт. Тэгэхээр ер нь бол энэ оройг авчихсан учраас одоо магадгүй энэ яроолыг авах юм шүү гэдэг зүйл байгаа. Энэ дээр авч чадаагүй учраас авч чадаагүй байх нь өөрөө шалтгаантай л та. Яагаад тэгэхээр энд нэгсэндээ бүтээн бүсийн шилжилт хийх гэтсэн байгаа аахгүй. Тийм ээ. Өмнөх өөр өвдөр ярьсан шүү дээ. Өмнө хэдүүл яг пулбэкийг бол жоохон нэг энэ авирыг хүлээжлээ. Гэхдээ ялчгүй Трампын мэдээнээс бол эргэнээс болоод ерөнхийдөө бол маш хүчтэй савлт орж ирсэн. Тэгсэн чинь ерөнхийдөө энэ яроолыг л зөвхөн фейк аут хийж өгөөд бүтээгтээ авчиж өсөж байгаа. Үндсэн яроолыг бол эвдэж өгөөгүй байгаа. Тийм үндсэн бүсийн яроолыг бол. Тэгэхээр ерөнхийдөө бол бүс юутай шилжээ тогтно гэдэг үүднээс нэг иймэрхүү хөдөлгөөн үсээд байна гэсэн. Иймэрхүү хөдөлгөөн байх боломжтой юм биш үү гэдэг зүйл байна. Биткойны хувьд бол энэс хойшоо тэгээд юу болох нь тэгээд тухайн үеэсээ шийдэгдэнэ. За тэгэхээр эх 7 хоногийн хувьд би зүгээр юу яж магадгүй. Доошоо уналт хийж өгөөд нэг weekly ногоон хаагдчих магадгүй тийм. Нэг иймэрхүү ногоон кандл орж ирээд тэгээд тэрний дараа 7 хоногоос энэ уналт нь орж ирэх боломжтой болоо гэж л харж байна. За тэгээд хэдүүлээ юу ч нэг харцгаая тийм. Нөхцөл болон баталгаануудаа хүлээгээд хэдүүлээ арилжаануудыг бол нэгээд явуул болно. За паундын хувьд за ерөнхийдөө бол за ийм оролттой явж исэн. За тэгээд ер нь бол яг азар брик even дээрээ өсөрч очиж хаагдсан байлээ. Жохон дээр бас нэлээд гаптай өсөрсөн бол эвгүй байхаар байсан. За энэ дээр бол ерөнхийдөө бол брик even авсан. За энд нөлөөсөн мэдээний хөдөлгөөн өөр юу байсан бэ гэхээр за Япон маань ерөнхийдөө шинэ эмхтэй төрийн тэргүүнтэй болж байгаа шиг байлаа. Болж байгаа шиг байлаа. Жоохоо болсон байгаа юм. Тэгэхээр тэр нь бас нөгөө нэг залуучууд болоо артикт нь бас нэлээ одоо хүлээлтийн дагуу ч юм уу те. Айгуу нэг тийм хүлээлт өндөртэй байсан болохоор ерөөхдөө йений хувьд жоохон сэргэлтийг авч байгаа гэдэг одоо нөлөө энэ дээр гарч байгаа. Паундаас хамааралгүй ерөөхдөө йен өөрөө маш өсөлтийг үзүүлж өссөн байгаа даа. За тэгээд энэ дээр бол өсөөд ерөөхдөө энэ навд явж исэн. За энэ дээр бол би бас community-ийн гишүүдэл хийсэн байгаа. За ерөөхдөө өссөн ч гэсэн буцаад бол орж ирнэ гэдэг зүйлийг бол ярьсан байгаа. Яа тэгэхээр нэгдүгээр зах зээлд pullback нүүрэ хэрэгтэй байж байгаа. Энэ дээрээс нь мөн ямар нэгэн байдлаар энэ бүсийг шилжүүлсэн гэж үзэж байгаа учраас за мөн дээрээс нь эн чинь бүр 4 цаг бүр дэлхийн чартд явж байгаа. Дээрээс нь энэ том бүс сэтэрж байгаа байхгүй. Энэ том бүс сэтэрж байгаа гэж. Энэ том бүс сэтэрж байна гэдэг чинь нэгдүгээр энд цэг байж байгаа. Энд цэг байж байгаа. За тэгэхээр хамгийн орж ирэх боломжтой бүтэн одоо pullback орж ирэх боломжтой цэг гэх юм бол нэгдүгээр энд өөрөө маш том gap үзүүлсэн байгааг бол ер нь бол манайхан баг ихэнхэн сайн мэдж байгаа даа тийм. Ер нь бол gap сонирхдаг хүмүүс бол gap-ыг бол ер нь бол нэг нөхөөд хааш өөрөө нэг тийм rebalance хийгээ те нэг тогтворчоод тэгээд яг үндсэн чиглэлийн хөдөлгөөн рүү distribution хөдөлгөөнөөр гаргадаг гэдэг зүйлийг бол хэдүүлээ ерхий нэг ICT суурьтай хүмүүс бол сайн мэдж байгаа те. Тэгэхээр энд нэг иймэрхүү gap байгаа даа. Тэгэхээр миний харж байгаа цэг бол за энэ бүсийн хэмжээг үүсэх одоо шилжиж тогтохын хувьд бол за нэгдүгürt харж байгаа цэг бол энэ ч байж байгаа. За энэ мэдээж энэ чинь pullback-ийн загвар бол явагдаж байгаа тийм.
pullback-ийн загвар бол явагдав. Ерөнхий нэг 4 цагийн чартнаас харах юм бол нэг иймэрхүү байж болохоор харагдаж. Иймэрхүү бол байж болохоор харагдаж тэ. Тэгэхээр ер нь бол нэг эндээс ойлт авч болохоор байгаа. Тэгэхээр энийг бол маргааш нэгдэх 2 дахь хөдөлгөөнөөс харж агаад ерөнхий нэг иймэрхүү buy entry бол нээх боломж бол байгаа. За үндсэн нэг иймэрхүү хэмжээ авагдана гэсэн үг. Stop loss-ыг бол тухайн үед нь бага цагийн баталгаануудыг авч агаад аль болох бага тавихыг хичээнэ. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү entry. За хэрвээ эн чинь ямар нэгэн байдлаар stop loss юм уу break even авах юм бол за дараагийн сонирхлын цэг маань өөрөө энд байна гэсэн үг. Ер нь бол нэг энэ хэвтэй байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө pound yen-ийн хувьд бол энэ дүр зургаас харах юм бол F7 хоногийн хөдөлгөөн бас л нэг хэрвээ энэ бүсийг хөндлөхгүйгээр доошоо унах юм бол ерөнхийдөө бол улаан байна гэсэн үг. Эх 7 хоног тэр чигээр pullback-ийн candle болж хувирна гэсэн үг. Ер нь бол за хэрвээ энэ бүсээс rejection аваад явах юм бол хэрвээ явахаар ханш үнэхээр яг явахаар байх юм бол нэгт хоёр дахь ерөнхийдөө доод зүг хийгдээд weekly ерөнхийдөө дээшээгээ хаагдаад ороод ирнэ гэсэн. Дээшээ гараад ороод ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө pound yen-ийн хувьд бол нэг иймэрхүү байна. Хүлээлт бол. За ерөнхий доошоо чиглэлийн хөдөлгөөн ер нь хүлээж исэн. Урт хугацааны уналт ерөнхийдөө бас миний харддаг сүстэр гойгоо баталгаанууд өгөөдсөн учраас нээсэн. За нээгээд гоё ч явсан. Тэ нэлээд бас гоё явсан. Тэр чинь бараг нэг хэрцэх 10 марфтай айгуу гоё ашигтай явчихсан. Тэгээ нэлээд том харилцаа харж исэн болохоор break-even болоод барьж исэн ч тэгээд улс төрийн мэдээ орж ирээд yen-ийн хувьд бол бас нэлээд сайн мэдээ гарч ирээд break-even авсан. За тэгэхээр ерөнхийдөө энэ хандлага өөрөө бас төр зүрийн нэг тийм liquidation болох зүйл бас биш л тэ. Энд чинь улс төрийн хувьд том шинжилэл явагдаж байгаа гэсэн үг тэ. Нэг одоо жишээлбэл тэ Трамп гарснаас хойш яг яасан тэ. Хэдүүлээ долларын төвийг харах юм бол Трамп гарснаас хойш юу боллоо. Одоо Трамп 24 оны 24 оны 9 сар те. За тийм. За энд ерөнхийдөө Трамп бол гараад за бүр ингээ он гартал өсөлтийг бол үзүүлсэн байна. Трамп өөрөө гараад ерөнхийдөө яа тэр бас эдийн засгийг сэргээх тал дээр нэлээд хүч үзчихсэн те. За тэгээд ерөнхийдөө тарифын бодлогууд янз бүрийн юмнуудыг баримтлаад яваад нэлээд хичээсэн Elon Musk-тай хүртэл нийлээл улс орноо аврах гал хэвээр. Make America Great Again гэл. Тэгэл тэр хоорондоо яг нэлээд уналтыг бол үзүүлсэн байгаа. За одоо харин ерөнхийдөө бас сэргэж эхэлж байна. Яа тэгэхээр Трамп бол бас нэлээд юу штэ. Чанхан штэ. Одоо сайн харж байгаа штэ. Тэ ерөнхийдөө дайныг зөксөн гэдэг. Бүр ингээ Нофлын шагналыг хүртэл авах хэрэгтэй гэл Путин хүртэл яриамаараа өгсөн байсан штэ тийм. Тэгэл тэр чинь нөгөө ямар эмхтэй лээ. Ярав би. Авчаад Трамп ингээд баярлалаа ингээд тань зориулж би авлаа гэж хэлсэн байлоо. Тиймэрхүү юм ярьсан. Тэгэхээр яг уу Трамп болвол нөгөө peacemaker гэдэг ерөнхийдөө character-ыг одоо бүтээчээд байгаа. Тэргүүрээ ерөнхийдөө нэлээд бас хүчлээд байгаа тийм. За тэгэнгүүт юу болчихно гэхээр нэг дайныг гэсэндээ бас цэгцэлчлээ тийм. Бас нэг инх тайвныг бас дэлхийд тавьж өгч байна тийм. За тэгээд зөрүүлээд окей ингээ болоогүй. Ингээд бүх зүйл дуусчихгүй шүү дээ гэл. Ерөөсөө дараагийнхаа хэсэг шууд орчих واخхой. Шууд баг тэр өрөөнд шууд жиргээ бичээл хятад руу дайраад крипто зах зээлийг самраал. Тэгээ баг өөрөө шорттой явчихсан ч гэж магадгүй. Ер нь бол шорт позишн нээчээл шууд жиргээ бичсэн ч магадгүй. Ерөнхийдөө энэ хөрөнгөний зах зээлийг одоо энэ Трамп гэдэг хүнээс баг бүгд хамааралтай болчихно. Криптод бүр өөрөө орж ирж байна. Анх ерөнхийлөгч болохдоо Трамп гэж coin гаргаал те. Тэгснэ эхнийхээ нэрээр хүртэл coin гаргаал. Нөгөө төлөв нь хэдэн 100% ч өсөөлтэй. Памплал явж байгаа. За тэгэл энэ долларын ханшийг бас өсөхгүй л үзээд байна. Тэгээд одоо ингээд price action ч юм уу ингээд ерөн чартыг харах юм бол за том цагийн энэ trend line support дээрээс ерөнхийдөө бас support авч байгааг бол та харж байгаа. Тэгээд энэ weekly-гийн энэ support-ыг ингээд хараад үзэх юм бол энэ бүс дээр ерөнхийдөө ирээд support-ыг бол авч байгаа харагдаж байна тийм. Тэгээ магадгүй хэрвээ яг үнэхээр яг энэ Дови онл үнэхээр гоё ажиллаад энэ тренд маань гоё ажиллах юм бол
эн чинь ерөнхийдөө энэчнээс бараг шинэ дахиад энэ оройгоо эвтэх хэмжээний хөдөлгөөн орж ирэх боломжтой байхгүй. Эмч хөдөлгөөний. Үнэхээр яг Трамп тий одоо 2 жил байна уу? 2 жил, 3 жил энэ хугацаанд үнэхээр яг тий зөв бодлого хэрэгжүүлээд тэд нар маань бас ингээ баг багаар ингээ үр дүнгээ өгödөх юм бол ер нь бол аюу амжилтыг олох бүрэн боломжтой одоо. За ер нь бол Трамп бол бас үзэн ядагч олон байна. Бэнүүч олон байна. Гэтэ миний хувьд бол би Трампыг харж байгаа нь ерөнхийдөө бол Трамп яг хийж чадах байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр фундаментал талаасаа зүгээр яг хүн дээр суурилж дүгнэлт харах юм бол урт хугацаанд доллар ер нь бол өснө гэдэг зүйлийг бас би хараад байгаа. Ер нь бол сүүлийн үед нэлээд бодож эхлэв. Яагаад тэгэхээр цаа чи үнэхээр хийгээд байгаа байхгүй. Үнэхээр л хийгээд байна. Хийж чадаад байна те. За тэгэхээр ерөнхийдөө бол доллар дээр иймэрхүү өсөлт байх боломжтой байгаад байна. За тэгээ крипто бас ерөнхийдөө бас арчиж чинь те бас ер нь бас дээрлэх чинь те нөхдүүдийг за паундын хувьд ч одоо нөлөөлөх юм уу те. За Nasdaq, S&P, US 30 те Dow Jones эдгээд ерөнхийдөө бол бүгд бол маш том уналтыг бол үзүүлсэн. Одоо тэгээ тэр бол одоо манайхан ч одоо харсан байлгүй анзаарсан ч байлгүй. За ерөнхийдөө 22 цаг гэд бирж нь өөрөө нээгдээд уналтыг бол үзүүлсэн. За тэгээд азар 5 дахь өдөр надад арилжаа байсангүй. Ер нь бол гэхдээ байхгүй хэрвээ арилцсан бол ер нь бол шорт орох байсныг бас үүсэхгүй л те. Гэхдээ энэ том типийг бүтэн бол авахгүй байх байсан баг. Ерөнхийдөө бол нэг 2 цаг. Ер нь бол яг дөрөвс үндсэн хөдөлгөөн яг чиглэлийн хөдөлгөөн байна гэх юм бол тэрийг үнэхээр бариад авчих юм бол эн чинь ер нь бол юу байхгүй 9:30-аас тэгээд 11:30 хүртэл ерөнхийдөө яг гой хөдөлгөөн байх боломжтой байдаг байхгүй. Яг Nasdaq-ийн бирж дээр бол тэгэхээр 11:30 гэдэг чинь одоо бас нэг иймэрхүү рейнжний хөдөлгөөнийг яг барих боломж бол байсан байгаа юм. Тэгэхдээ ороогүй ч болсон. Ер нь бол нэлээд том хөдөлгөөн орж ирсэн. Ямар ч хууч гайфтай өсөрж явагдсныг сайн мэдхгүй та. Тэгэхээр ерөнхийдөө энэ таад би Nasdaq дээр таад би зөвөр өмнөх overview дээр ч гэсэн ярьж лээсэн да тий. Өмнөх overview дээр шинжилгээтэй за ерөнхийдөө энд бол ярол ингээд тогтчлоо, pullback энчээ дуусчлаа. Одоо энчээс өснө үү гэдэг зүйлийг бол хийсэн. За тэгээд 5 дахь өдөр хүртэл өссөн. Хамгийн дагуу ерөнхийдөө өсөлт байж байгаа. 5 дахьд яг нэлээд том уналт нь бол ороод ирлээ. За энэ цэг маань ерөнхийдөө хаана очиод дуусч юу гэдгсэн чинь за энд нэг тэмдэглэсэн байсан спорт ерөнхийдөө энэ ёроолыг хамж аваад бол дуусчих гэдэг чинь өөрөө ерөнхийдөө энэ цэгээ нэг шалгаж өгч байгаа юм уу та гэдэг зүйл байгаа гэсэн үг. За Nasdaq дээр арилжах дуртай хүмүүс байв те энэ Q дээр арилждаг хүмүүс байвал би гоё зөвлөхөд юу л байгаа. Энэ 9 цагийн кандл байгаа. 9 цагийн эхний 30 минут юм уу ер нь 9 цагийн кандлыг ер нь бол нэлээд ажиглаад явчихвал зүгээр. Тэгээ энэ чэнэс ерөнхийдөө нэг чиглэлийг та хэд нэг тодорхойлоод бариад авчт болно. Одоо жишээлбэл ерөнхийдөө нэг pullback-ийн хөдөлгөөн явахтаа за pullback ер нь дууслаа. Дуусчихжээ гэдэг. Одоо энд бол баг цагаар бүтцийн хэвтрлийг бол үзүүлсэн байж. Тэгээд ерөнхийдөө чиглэл тухайн өдрийн чиглэл ингээд тодорхой болчих юм бол тийм ээ. Тэр чиглэл дээр нь ерөнхийдөө нэг 9:30-аас энтри нээчихэд болчтой юм дөө. Яг чиглэлийнхэн дагуу өмнөх 30-ын доор stop loss-оо тавьж болно. Яаж одоо өөрийнхөө ашигладаг арга барилын дагуу л ерөнхийдөө нэг юу ячиж болно гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл 9:30-ын кандл бол энэ ч юм те. За энэ бол гэхдээ бас нэлээд доошгоо зүг ээж гэсэн. Энэ зүг нь ерөнхийдөө хийлгээд өгөх хэрэгтэй. За ерөнхийдөө нээлтээс нь ерөнхийдөө орлоо гэж бодгоо те. Stop loss-ыг өмнөхд оюухон доор тавьж болно. Тийм ээ. За ер нь бол нэг ингээд нэг 11:30 хүртэл те 11:30 гэдэг чинь энд байна те 11:30 хүртэл ерөнхийдөө нэг иймэрхүү энтринүүд. Тэгээ риск рашигаа бодоод өдөр болгоно нэг иймэрхүү энтри нэгээд хахад бол бас болтгол юм. Ер нь бол одоо жишээ нь энд шүү дээ 9:30-ын кандл бол явж шүү дээ. За энэ чинь шорт ингээд нээгээд за угаасаа энд ийм байгаа учраас иймэрхүү те. Тэгээ 11:30 гэдэг чинь за ер нь бол нэг иймэрхүү гэсэн үг те. За ерөнхийдөө нэг бүр багаар бодъё л да яг хаагдахаар нь л авлаа гэж бодоход нэг иймэрхүү бас нэг 1.5-тай болчихж байгаа. Энд 9:30 гэдэг чи 9:30 гэдэг чи энд байна шүү дээ. 9:30 за 9:30 за нээлтээс нь орсон байлаа тий. За зүрийн энэ чи 11 за 11 за энэ дээр бол ер нь бол юу гэн тий. Break even ч юм уу
За эсвэл удаан барих ч юм уу. Одоо энэ дээр бол одоо тэгээ тухайн хүний өөрийнх нь шийдвэр шүү дээ. Тэрнээс яг хөө ингээд TP бол тавигдаад авч болохоор харагдчих. За энд бас мөн ялгаагүй 930-ын кандалтай. За 930. За 930 нэгтлээ. Stop loss-ыг өмнөх энэ дээр нь орой дээр нь тавилаа. 1130 1130 гээд ингээ за хаалт дээр нь бодгийн хаалт дээр нь тавихад ингээд нэг юм 1.6-тай арилжаа тий. За энэ дээр муу ялгаагүй те яаж чинь 930 гэдэг кандал бол энэ чинь байж. За энэ дээр бол яг stop loss авах магадлал бас яг байна. Яа тэр нээлтийн цэг энэ чи те stop loss-ыг энэ орой морой дээр тавих юм бол break even авчаар те. Яг өмнөх энэ орой дээр тавьбал арай авахаргүй байх боломжтой шин. За тэгэл энэ ер нь тухайн үеийнх нь явцаас л болно доо. Тэгэл ер нь бол нэг иймэрхүү байдаг. Nasdaq тэр өөрийнх нь бирч энэ ч одоо арилжаадах цаг нь тодорхой. Nasdaq дуртай нэг шалтгаан бас энэ. Арилжаадах цаг нь тодорхой. Swing арилжаа нэхэд гоё. Нэг чиглэл угаасаа л дээшигээ buy гэдэг төлөвтэй. Тэ pullback явж байгаа үед угаасаа л юу ичдэг. Нэг өмнөх хөдөлгөөнөөс л хамаар тийм дөө. Ер нь бол жишээ нь daily ихтэй уналттай байж байгаа шууд өсч чинь тэ. Тэнгүүд өсөлттэй байж байгаа унж чинь тэ. Өсөлттэй байж байгаа л унж чинь тэ. Их мэдчихлээ. Одоо энэ чи өсөлттэй байж байгаа л унж үзүүлээл энэ хугацаанд ч тэ. Чи 930 чинь эндээс эхэлж байгаа ингээд унж үзүүлээл өсч чинь тэ. Тэнгүүтээ унж орж ирээд тэгээд өсөлттэй байгаад за ерөөхдөө бол ингээд унж үзүүлж байна. За эн чинь ерөөхдөө рейнжилж байгаа төссөн байна. За энд бол яг хөө ингээд явсан. Ер нь бол ингээд Nasdaq бол айгуу дэжгүй байдаг шүү. За finally gold гэдэг ба штэ. За алтны хувьд бол уус тэгээд юу байсан штэ. Би өнгөрсөн 7 хоног overview дээр уус ярьсан баа тийм. Өнгөрсөн 7 хоног баг шууд тэгээд эх 7 хоног шууд нэгдээд шууд байтчмаар юм биш үү гэдэг. Би баг байтчхаар байна да гэд ер нь бол хэлсэн байж байгаа. Тэгээ ер нь бол тэгээд нэгд өдөр эндээс гисэн зүгээр инчээс ингээд байта тий stop loss-ыг за нэг доовын доор ингээд тавиад ингээд барихад л тий. Тэгээ уусаа 4000 хүрэх нь баталгаатай гэдэг зүйлийг би уусаа өөрөөдөө чилсэн яасан гэд ярьсан байгаа тий. Ер нь бол 4000 руу хэрвээ барьсан бол ингээд асуудал уу сайхан TP байна тий. Өргөжлүүлээд барьж ус болохоор байна тий. 4000 ерөөхдөө 50 хүртэл бол маш гоё явсан байгаа. За ерөөхдөө бол нэг иймэрхүү хөдөлгөөн. Ерөөсөө маш гоё ойлгомжтой энгийн юу 7 хоногийн кандал гарсан. Бүр үнэхээр ойлгомжтой кандал гарсан. Ерөөсөө л энгийн нэг иймэрхүү кандал гарч чаа. Энэ бол угаасаа булш огцом өсөлттэй лааны хэмжээ эхэлцэхтэй явж байгаа. Тиймэрхүү лааны л бүтэц штэ. Маш гоё хөдөлгөөн үзүүлсэн баг. Ер нь 7 хоногуд нэг тиймэрхүү л байгаа дөө. Эм байна. Энэ байна. Эндээс байна тий. Ял энэ зөвхөн жижиг л болохоос цаад үндсэн энэ хөдөлгөөн хийж байгаа энэ хөдөлгөөнийх нь structure нь өөрөө нэг иймэрхүү байхгүй. Энэ өмнөх 7 хоног харъя тий. Энэ өсөлттэй байгаагийн л шинж байхгүй юу? Маш өсөлттэй байгаагийн шинж. Тийм бооз нэг иймэрхүү хөдөлгөөн харж байгаа шүү дээ тий. За энэ бол гараж бас тэгж үзүүлэг байна тий. Ерөнхийдөө бүс дотор хөдөлж байгаа энэ хөдөлгөөн учраас. За за ийм бол байна. За тэгвэл эх 7 хоногийн хөдөлгөөн яах юм бэ гэдэг зүйл те. За үнэхээр энд pullback яваад байна да. За энэ pullback дууссан юм уу гэдэг зүйлийг эхлээд тодорхойлч те. Pullback дууссан юм уу гэдэг зүйл. За pullback яасан. За энд бидээлээ мэдээж энэ бүсийн хөдөлгөөнийг бол хийж үзүүлнэ тийм ээ. Бүс 4-р өдөр daily-гийн pullback-ийн хөдөлгөөн. Энэ өөрөө 5 дахьынхаа зүү болоод тийгээ дуусчихсан хөдөлгөөн бохгүй. Дуусчихсан хөдөлгөөн юм байна. За тэгвэл дуусчихсан юм бол 5 дахьд лаа яасан. Ерөнхийдөө чиглэлээ хадгалаад өсөлтөө бол үзүүлээд дууссан байна тийм үү. За тэгэхээр энд өөрөө юу гэсэн үг вэ гэхээр мөн ялгаагүй. Эх 7 хоног дахиад л өснө гэсэн үг. Дахиад л өснө. Доошоо ерөнхийдөө зүү хийгдэж нэг зүү тодорхой хэмжээнд маш жоох хийгдэж өгөөд ер нь бол шууд өсөлтийг бол үзүүлэх боломжтой байна гэсэн үг. Тэгвэл хэд хүртэл өсөх юм бэ? Хэд хүртэл өсөх юм бэ гэдэг зүйл байна. Хэд хүртэл өсөхийг ерөөсөө маш энгийн weekly-ийн лагаар хэтүүлээ харъя л да. За энэ weekly лааны хэмжээг авъя. За өнгөрсөн 7 хоногийн weekly лааны өндөр нэг иймэрхүү байна. За тэрний өмнөх 7 хоногийн өндөр нэг иймэрхүү байна. Арай жижиг юм. Энэний өмнөхнөөс арай жижиг юм байна. Арай жижиг тийм.
За тэгвэл энд бас нэг ийм candle байна. Ийм candle. За нэг ийм дөрвөн candle байна. За энэ дөрвийн дунджаар зүгээр хамгийн багаар нь эдгээр бол жижигхэн нөгөө нэг юуны candle-ууд шүү дээ. Жохон нэг pullback retracement-ийн хөдөлгөөнтэй нэг consolidation хийсэн хөдөлгөөнтэй candle те. Эдгээр бол яг тодорхой хэмжээнд бол нэлээд жижигхэн хөдөлгөөнийг бол үзүүлж байгаа те. Эдгээр бол за тэгээд энэ чэнэс хэдүүлээ дүүр нэг дундчийг аваад үз. Дундчийг гэдэг чинь иймэрхүү гэсэн үг тий. Тэгэхээр за ерөнхий бол нэг иймэрхүү хөдөлгөөн. Дунджаар нэг иймэрхүү лаа гарах боломжтой гэсэн. Иймэрхүү лаа. За энэ маань өөрөө 4100 гэдэг ханш дээр зааж өгч байгаа. 4100 гэдэг ханш дээр. За 4100 гэдэг ханш. Тэгэхээр эх 7 хоног өсөлт байгаад эх 7 хоног хэрвээ яг өсөлтийн candle яг одоо тий таамгийн дагуу bullish candle эх 7 хоног гарах юм бол 4100 гэдэг ханш руу бол хүрэх нь баталгаатай. Нэлээд өндөр баталгаатай байна гэсэн үг тийм ээ. За яг зарим хүмүүсээс жоохон юу байгаа гэдэг шиг үлээ тийм. Жоохон бардам байна гэдэг шиг үлээ. За яг энэ дэр би та хэдэд бас нэг тайлбар хэлж өгье. Мэдээж ирээдүйг таамаглах 100% таамаглах боломжгүй гэдэг зүйлийг бид нэхлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол үнэн. Энэ дээр санал нийлж байгаа. За гэхдээ энэ өөрөө би энийг ерөөхдөө өөрөө яаж ашигладаг вэ гэхээр за би сурагчтай ч гэсэндээ сэтгэл зүйн хичээл олж явахдаа нэг яриа ярьж явахдаа хүртэл хэлжсэн. За өөртөө итгэх итгэл эго хоёр чинь өөрөө бас ялгаатай зүйлс аахгүй. Өөртөө итгэх итгэл эго хоёр чинь за нэмээд хүн эгогоо мэдээж тодорхой хэмжээнд дарах хэрэгтэй. За тэгээд өөртөө итгэх хэрэгтэй бас. Өөртөө итгэх хэрэгтэй. Би арилжаа хийж чадна гэдэгт итгэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс яг хүн өөрөө ер нь ямарваа нэг зүйл хийхэд хүн өөртөө итгэхгүй бол ард нь гарч чадахгүй шүү дээ тийм ээ. За мөн дээрэс нь энэ арга барилдаа итгэх итгэл гэдэг зүйл угаасаа байх шүү дээ. Өчиг яг арга барилаар үнэхээр ойлгоцсон, сурцсан, өөртөө оруулчихсан, шинжилгээ хийж чадж байгаа, оролтын төлөвлөгөө гаргаж чадж байгаа, стапууд бэлдэж чадж байгаа бол тийм ээ. Чи арга барилдаа итгэх хэрэгтэй байхгүй. Тэгжиж чи айхгүйгээр entry нээж санаа зовхгүйгээр типигээ зөхиүүлж тийм ээ. Яг л дөрмийнхаа дагуу break-even-дээ зөөж, сэлээ зөөж тийм ээ. Сэлээ шахаад тийм. Эсвэл яг эсэл зохих гээд байвал тэрийг ингээд зохиулах тийм. Тэр зүйл чинь ингээд чиний яг хэр өөртөө итгэлтэй байгаа тийм ээ. Хэр арга барилдаа итгэж байгаас хамаарах байхгүй. Тэгэхээр өөртөө итгэл чинь яаж харж байгаа юм гэхээр чи үнэхээр яг ингэж шинжлээ. Чиний арга барилын дагуу чиний харж байгаа чартыг яаж харж байгаа, яаж уншиж байгаас хамаарч одоо ингэх юм байна гэж predict хийж байгаа тийм. Таамаглаж байгаа зүйл чинь өөрөө чамд өөртөө итгэлийг өгнө гэсэн. Гэхдээ энэ бас өөрөө хажуугаараа яг нэг чухал зүйл байгаа. Тэр нь өөрөө юу вэ гэхээр үнэхээр stop loss авах юм бол тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой давхар. Чи өөртөө итгэж байгаа бол stop loss авах юм бол захиулах хэрэгтэй. Break even авах юм бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэдэг л зүйл аа. Ингээд энэ чинь нэг харилцан benefit одоо бид ашигтай зүйл байхгүй. Тэрээс энэ эго гэдэг зүйл яваад байгаа зүйл ерөөсөй байхгүй. Тийм ээ. Би өөртөө итгэж байгаа. За ханш ингэж явахаар байна. Окей, ингэж явах юм байна. Тэгвэл би ийм нөхцөл хүлээе гэдэг зүйл шүү дээ. Бүрдүүл орно, бүрдүүл орохгүй гэдэг зүйл тийм. Мэдээч ийм нөхцөл бүрдүүл орно гэдэг дээр би бүрдэхэр нь орох тэр хүчийг одоо өгч байгаа зүйл нь миний өөртөө итгэж байгаа итгэл байхгүй. Би тэр энийг зөв шинжилж байгаа. Тэ? Миний арга барил ингэж хэлж байна. Тэгвэл энэ чинь эртэл би орохгүй гэдэг зүйлийг л би өөртөө хэлж байгаа зүйл байхгүй. Тийм ээ. Хэрвээ энэ чинь ирээд ингээд яг хүлээлтийн дагуу ийм дүр зураг бүрдчих юм бол тэгвэл энэ чинь ийшээ явна гэдэг зүйлийг би өөртөө ингэж итгэлтэй байдлаар хэлж иж тэр үедээ би энтриг нээж байгаа байхгүй. Анх миний одоо арилжаа сурж явж байхад бас алдчихсан үеүүдийн шалтгаанууд гэх юм бол тэ. Нөхцөл бүрдчихэд тахад орж чаддгүй айгаад тухайн price action-ыг хараад ч юм уу тэ. Явахгүй ч юм уу те унаад бүр илүү өргөжлөд унчих юм шиг те ингээ орж чадахгүй хараал идэх те юу үлээгээ хараад байгаа мэддэггүй те яах гээд хараад байгаа юм те орохгүй нөхцөл хүлээжсэн нөхцөл нэгчээд тах чинь тэнгуут нөгөөх нь яг хүлээжсэн чиглэлийн дагуу яваад өгдөг тэнгуут орчдөг байж харамсан те тэнгуут за нэг pullback өгөл орчие гэж бодно те
Тэнгүүд pullback нөгөөх нь өгөхгүй явах гэж байгаа санагдал орчдөг те. Тэнгүүд алтдаг ч юм уу. Нэг pullback нь ороод ирдэг ч юм уу. Тэнгүүд яг уу нөгөө pullback нь ороод ирлээ шүү дээ. Дахиад stop loss-оо зөөгөөд ингээ бариад идэх те. Тэгсээр хагаад дансныхаа ихэнх хөнгөийг алддаг ч юм уу эсвэл дансаа шатаадаг ч юм уу ингээ нэг тийм өөртөө итгэлгүй байдлаас болж байгаа арга барилтаа итгээгүйгээс болж байгаа. Тиймэрхүү эрсдлүүд л маш их гарч байгаа байхгүй. Тэрнээс хүн яг өөртөө итгээд арга барилтаа итгэдэг болцсон үед тийм олон арилжаа чигээд иддгүү тийм ээ. Яг л шинжилгээгээд өслөө хүлээгээд суучдаг. Угаасаа энд ирээл ийшээ явна гэдэг зүйлээ ингэж итгэлтэй хүлээж иж тэр чинь өөрөө бас нэг давуу тал болж бас нэг дисциплин гэдэг зүйлийг өгч байгаа байхгүй. Тэрнээс энийг эго гэж бодож болохгүй тийм ээ. Эгог бол мэдээж дарах хэрэгтэй. Эго гэдэг зүйл чинь ерөөхдөө буруу штэ. Эгог би одоо жишээ нь юу айл та. За хамгийн энгийн одоо бидний нөгөө нэг анх сурч исэн л юм байгаа шүү дээ. Нөгөө нэг ийм паттерн үүсгэл те. Нэг ийм паттерн үүсгэл те. За тэгээ 3 дахь тач дээрээс нь ингээд уннаа гэдэг зүйл байгаа шүү дээ. 3 дахь тач дээрээс нь ингээд уннаа. Тэнгүүд нь ийм энтрийн нэ. Гэл за тэнгүүд ерөөхдөө бол паттерн ихсэн цэг рүү гэж хардаг те. За ер нь бол те манай одоо жишээ надад би бол swing trader шүү дээ. Анх одоо forex гэдэг зүйлтэй танилцж байлаа Discord-оос. Ерөөхдөө тэндээс гараатай зөндөө трейдерүүд байгаа. Тэр ерөөхдөө бол нэг иймэрхүү арилжааг бол бид нар маш сайн мэднэ те. Ийм зүйл хийдэг. За. За тэгэл ингээд одоо жишээ нь энэ нөхцөл дээр чинь эго гэдэг зүйл чинь болохоор тийм ээ. Одоо янз зөхгүй. Жишээ нэг иймэрхүү паттерн ингээл явж штэ. Иймэрхүү паттерн ингээл явж штэ. Тэнгүүт энэчээс энэ одоо үндсэн чиглэлийн хөдөлгөөн доороос штэ. Дээрээс доош явж байгаа штэ. Одоо энэ доош явна. Энэ чинээс доош явна. 3 тач дээр ирчлээ. Гэл ингээд батуут гэл те. Батгат явна гэл шууд ороод те. Ханш ер нь бол яагаачгүй нэг ганц кандил хөдөлгөөн ингээд бүр дуусаачгүй байж хад ингээд өөр шууд ингээд баг эргүүгүй юу баг ирээч байхад нь орчдөг те. Тэрэн дээр нь ингээд шууд бат гээл орчдөг. Снайпер энтер гэл амар юм яриа. Нөгөөх нь хальт доошлсноо буцаад дэшлээ явчихна. Буцаад дэшлээ явчихна. Тэнгүүт нөгөө stop loss мосоо нэг доо мовч харахгүй зүгээр энэ ч баг таацныхын дээрмээр тавьчихсан те. Иймэрхүү ч юм уу. Энэ зүйл чинь өөрөө яг байхгүй. Яг л би яг ороод шууд доошоо явчих юм шиг санагдчихад. Тэр нэг чартыг өөрийнхөө хөдлөх гээд байгаа зүйл чинь яг байхгүй. Чартыг өөрийнхөө хөдлөх гээд тэр нь яг хөдлөх юм шиг санаж яваа яг байхгүй. Тэр өөртөө итгэж арга барилтаа итгэж байгаа тэр зүйл чинь өөрөө юу юм бэ гэхээр миний арга барил ийм хөдөлгөөний дараа ингэж явдаг гэдэг зүйлийг ингээд одоо ингэж явдаг магадлал маш өндөр учраас энэ арга барил дээр ингэж арилждаг гэдэг нэг сетап байгаа шүү дээ. Тэр дүр зураг үүсэх юм бол тийм ээ би ингэж орноо гэдэг зүйлээ ингээд баримтлаад байгаа зүйл байгаа байхгүй баримтлаад байгаа зүйл байгаа шүү дээ. Тэнгүүд эн чинь одоо энэ ингээ зүр өссөн те. Тэнгүүд яах вэ? Дахиад ингээ зурна шүү дээ. Дахиад нэг ингэсэл ийм паттернээс юм биш үү? Тэгвэл одоо эн чинь хоёр дахь юун точноос нь доошоо шал хүртэл нь орчих гээл ингээл. Одоо яг орно гээл нэг тиймэрхүү хандлагаар ингээл ороод. Тэгэл явсан чинь нөгөөх нь ингэж явж ирсэн ингээл дахиад явчихдаг те. За тэнгүүд за одоо 3 дахь точ нь энэчнээс яг орно гээл ингээд. Хідэн ч stop loss аваад байгаа те. Иймэрхүү зүйл болж байгаа. За тэгж жаал нэг барьж авдаг те. Тэнгүүт өсөөл нэг доошоо жоохоо ингээл явчихгоот нь за break even болгоцсон ч юм уу те. Тэснэ өсөөд break even авчдаг ч юм уу те. За break even тавиагүй байлаа гэж. Тэнгүүт яах вэ? Нэмээд дахиад бааха одоо ёстой баталгаатай явна хамаг алдагдлаа нөхөн ч юм уу эсвэл дансаа ёстой хэд нуглан ч юм уу. Ингээд ёстой бааха оролтууд нийцнэ. Бааха оролтууд нэмчихнэ ингээл маржин шахаал ч юм уу те. Өнгөт нөгөө чи ингээл явж ирснээр нэг өсөөл хамаг юм байхгүй болвол шууд данс шатдаг ч юм. Иймэрхүү зүйлс чинь өөрөө нэг тийм яг л ороод явчихсан санагдаал тийм. Эдгээр чинь л ерөнхийдөө бол яг гэдэг зүйл байгаа юм л да. Одоо харцсангуу надаа яг энэ forex-ын зах зээл дээр яг гэдэг зүйл одоо ер нь өөрөө тэрийгэ дараа сурцсан болохоор яг ямар мэдрэгч байгааг сайн мэдэхгүй байна.
За тиймэрхүү байна. Тэгэхээр алтны хувьд бол эх 7 хоног 7 хоногийн weekly pullback дуусчихсан байж байгаа. За тэгээд өсөлттэй байх бас нэг шалтгаан байгаа тийм. Сарын candle бол өөр өсөлттэй. Өмнөх сар ч одоо ингээ бүтэн өсөлттэй явсан байна шүү дээ. Маш гоё сар өнгөрсөн биш. За тэрний өмнөх сар ерөнхийдөө бүсийн хөдөлгөөн явуулж байгаа, шилжилт яваа, дахиад үргэлжлээд хилжилт явагдаа. За тэгээд мөн дээрээс нь өмнөх өөр өвтөр ярьсан байгаа тий 10 сарын 17 гэдэг өдөр байгаа тий. За ерөнхийдөө энэ өдрийг бол нэг тоогод авчих хэрэгтэй. 5 дахь өдөр байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эх 7 хоног хөдөлгөөн ерөнхийдөө нэг өсөлттэй яваад. За тэрний дараа 7 хоног сарн 5 цагийн нэг жижигхэн pullback-ийн хөдөлгөөн эхлэх нүү үгүй юу гэдгийг ер нь жоохон тодорхой болох магадлалтай байгаа гэсэн үг. За тэр болтол хідүүлээ бол угаасаа оройг нь барьж сэлдэх гэдэг ах ямар ч шаардлага байхгүй. Тийм ээ. Манайхан бол тэргээ сайн мэдчихэж байгаа л үү дээ. Ийм мөрүүлжсэн маш bullish uptrend-ийн хөдөлгөөн байж хаад ерөнхийдөө бол баядаа л байж хэрэгтэй. Одоо ерөнхийдөө бол нэгд өдөр дийлэнгийн ороолыг хийгээл баядах хэрэгтэй тийм. Хэдүүлээ энэ хэрвээ өсөлттэй байна гэж үзэх юм бол тэгээ өнгөрсөн 7 хоног ярьсан. Энд бол энэ weekly candle-ийн сарын зөв байх боломжтой candle шүү. Боломжтой орол шүү гэдгийг бол тодорхойлсон байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ сар хэрвээ яг энэ ч өсөлттэй байхаа баталгаажуулах юм бол за тэр маань бас эх 7 хоногийн хөдөлгөөнөөс жоохон баталгаажуулах бас нэлээд өндөр өгнө тэ. За тэгэнгүүт баталгаатай болчих юм бол ер нь бол тийшээ маш том өсөлтийг бол үзүүлээд бол явчихнаа. Ингээд ер нь бол хэрвээ өсгөр бол за 4100 бол хүрнэ гэдэг зүйлийг бол хэдүүлээ ярьчлаа тий. За тэгвэл цаашаага дараагийн одоо psychological level нь өөрөө юу юм бэ гэхээр ер нь бол 250 гэдэг ханш бас ер нь анзаарахад бас жоох ачаагт хийгээд байлаа шүү. Тэгэхээр ер нь бол 250 гэдэг ханш байгаа. За мэдээж 4500 гэдэг ханш. Хамгийн чухал level байж байгаа. Одоо бол 4500 шидлэх юм бол за би бол ер нь бол 5000 руу бол энэ ондоо багтаа хүрчихье гэдэг зүйлийг бол харна. Ер нь бол. За тэгэхээр хэдүүлээ одоо анзаарах нь да. За эх 7 хоног бол юу ч нэг 4100 хүртэл бол типийг бол авчий те. Цаашлаа 4200 руу 250 руу хүрэх магадлал байх боломжтой шүү гэдэг зүйл байгаа. Хэрвээ үнэхээр яг огцом өсөлтийг үзүүлж чадчих юм бол гэхдээ эхний ээлжинд ерөнхийдөө 4100 гэдэг ханш руугаа типийг ер нь бол харж яхад бол буруудах юм бол байхгүй. Яагаад би бас өсөх гээд байна вэ? Яагаад энэ өсөлт дуусаагүй вэ гэдэг зүйлийг би хэлээд байгаа вэ гэдэг нь өөрөө энэ 4000 гэдэг левелийг бол өмнөх өөр өвтөр бол ярилцсан байгаа тийм. 4000 гэдэг левел. За тэгээд тэрний өмнөх 7 хоногийн ерөнхийдөө тааз болж исэн энэ 3890 гэдэг ханш байж байгаа тийм. 3890 гэдэг ханш байж байгаа. За энэ бол ерөнхийдөө бол ярал болчихсон байгаа. За үүний дараа энэ 4000 гэдэг ханшийг бол торох юмгүй нэг шалгаал эвдлээ явцсан. Спортыг бол авсан, үргэлжлүүлсэн. За энд бол нэг pullback-ийн хөдөлгөөн бол орж ирж байгаа гэж байна тийм. Гэхдээ энэ бол буцаагаад шал болгож чадаагүй байхгүй. Шал болгож чадаагүй. Яагаад тэгэхээр хэмжээ өөрөө дууссан. Хэмжээ өөрөө доороо дууссан ч гэсэндээ буцаад өсөлт маань өөрөө ерөөхдөө энэ голын цэгийнхаа одоо энэ 4000 гэдэг ханшийнхаа дээр гарч ирээд тогтцсон байгаа. Харах юм бол дээр гарч ирээд тогтцсон байж. За candle-ийн хаалт маань ч гэсэн өөрөө дээр ороод ирчихсэн байж. За тэгэхээр үндсэн тий одоо харах юм бол хамгийн сүүлийн уналтын хөдөлгөөн ерөөхдөө энэ ч дууссан бааз. За тэгээд дээшгээ үргэлжлүүлээд статууд ямар гоё явсан. Тэгээд үзүүлээд тэгээ энд 3 дугаар загварын хөдөлгөөн харагдчихээн. Тэгээд гүцээгээд pullback орж ирээд доовынхоо яроолыг respect хийгээд энд шилжилт орж ирээд ингээд дууссан хөдөлгөөн байгаа юм шүү дээ. Одоо баг цагийн бүс бол ингээд тогтсон байгаа юм да. Нилээ өндөр рейнжтэй.
За баталгааг бол ингэж авч болно манайхаа. За ерөнхийдөө бол энэ 22 гэдэг орой байгаа тийм. Энэ 22 гэдэг оройг ерөнхийдөө эвдүүлээд орж болно гэсэн үг. Ерөнхийдөө эвдүүлчүүл дээшгээ гэдэг баталгаа нь бол маш гоё тавигдчихна гэсэн үг. За тэгэд ёроол бол одоо хэдүүлээ харъя заяа. Тийм. Ёроол бол хэдүүлээ маш амархан. Ерөөсөө өмнөх эсвэл за энэ оройг эвдэхгүй хэрвээ эхлээд pullback-аар орж ирэх юм бол доод зүг байх боломжтой гэж үзээ. За ер нь бол энд шүү. За энэ ёроолыг бол эвдэхгүй гэж үзэж болно. Тэгэхээр би танарт entry-ний idea хаваалцах гэдэг байгаа шүү. Тэгэхээр за яг иймэрхүү 100 за яг 100 дээр тий. 100 дээр байлгаад за энийг нэг энэ ёроол руу нэг жоохон ингэсгээ жоохон амьсгалах зайтай тийм ээ. За энэ entry бол одоо хаанаас авахыг бол өглөөний одоо нэг цагийн кандл 4 цагийн кандл хэдүүл арч штэ эсвэл бүр 15 минутын кандл ч хийж болно. Хэдүүлээ ятаж нэг бүтэн хөдөлгөөнийг доошо зүү болох хөдөлгөөнийг дуусгаж иж buy entry нэ гэсэн үг шүү дээ тий. Buy entry нэ гэсэн үг тий. За тэгээд зарим тохиолдолд жоохон gapтай нэгдэж болно. Gapтай нэгдэх юм бол gap-ийн нөхүүлээд ерөөхдөө шууд орчиход бол асуудалгүй байна гэсэн үг. Яа тэгэхээр gapтай нэгдэх магадлал бас тодорхой хэмжээнд байх боломжтой шүү. Яа тэр энэ Trump-ийн хөдөлгөөн, биткойны савлгаа энэ бүх зүйлээс үүдээд тэнцээс гарсан мөнгө орслууд бүгдээрээ алт руу орж ирэх боломжтой шүү. За яагаад тэгэхээр алтанд ерөөсөө одоо дайсан байхгүй болчиход байна л да. Ерөөсөө тэ одоо валютад хүмүүс одоо итгэл бол бүр буураад маш удаж штэ. Тэгээд тэгсэн чинь одоо энэ нэг хувьцааны зах зээлийн одоо харсан чинь ингээ бүр краш болц тэ. Одоо 5% уналт үзүүлсэн үү? 4 одоо Nasdaq-ийн хувьд бол 439% уналтыг үзүүлсэн байна. Биткойны хувьд бол одоо тэгээд за бас нэг 4-5% өсөлтийг бол үзүүлсэн байгаа. За өнгөрсөн 7 хоног weekly-г харах юм бол нийт 7%-ийн 7.5% уналтыг үзүүлсэн байна шүү дээ. Тийм тэгэхээр одоо ерөнхийдөө биткойн, алт за тэгээд энэ Nasdaq гэдэг энэ гур одоо крипто үнэт одоо металл байгалийн ховор элемент гэж явна тийм. За тэгээд нөгөөх нь болохоор энэ хувьцаа бондууд стокийг харуул ингээ крипто нуудсан. Сток маркет нуудсан. Алтан гэсэн чинь унаагүй байгаа байхгүй өсөж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол ерөөсө хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл ялангуяа энэ савлгаатай энэ Трампын зах зээлтэй одоо энэ тарифын дайнууд тэгээд энэ дайны үе маш их одоо инфляцтай цаас мөнгө ерөөсө өнгөдөж байгаа яг энэ цаг үед ерөөсө хамгийн найдвартай хөрөнгө оруулалт өөрөө энэ байгалийн ховор элемент буюу алтал гэдэг зүйл байгаа. Алт гэдэг зүйл байгаа. Ерөөсө хамгийн нэр хүндтэй нь одоо энэ л болчихно. Тэгэхээр бусд нь сайжрахгүй бол алт хийцээч муудахгүй гэдэг дүгнэлт байгаа. Бусдсан сайжирсан ч алт бас муудахгүй гэдэг зүйлс байгаа даа байхгүй. Ер нь бол би тэр талаас нь хараад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг иймэрхүү үйл байна да найзуудаа. Өнөөдөр бас нэлээд жоох урт яриачлаа да. За тэгээд хэдүүлээ өөр хөвөө энэ хүрээ дуусгая да. За манай community-гийн сонь сайхны хувьд бол copy trade эхлүүлэх гэж байгаа. За тэгээд сонирхч байгаа хүмүүс байвал ерөнхийдөө за манай Telegram channel-д ороод нэгтгэхэд болно. За тэгээд манай community-гийн сургалт үйл ажиллагаа community-д нэгтгэх ямар нэг үн төлбөр байхгүй. За бүхэн Telegram channel-д нэгтгэхэд ерөнхийдөө болно. За тэгээд copy trade хийх сонирхол байна. Өөртөө бас нэг дараагийн тааланчийг тавья гэж бодоод байгаа. За тэгээд сонирхч байгаа хүмүүс байвал Telegram group-т нэгтээрэй. За тэгээд бүгдээр нэг 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье. За тэгээд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй бүгдээрээ. За баяртай. Serious Fix байлаа.